Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжид хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар болон бусад хэд хэдэн асуудлаар хуралдлаа. 2014 онд 2.3 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын ойг тэмдэглэн өнгөрүүлж байсан байна. Харин энэ жилийн хувьд 3.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан боловч батлагдаагүй байна. Иймээс энэ жил Улаанбаатар хотын 380 жилийн ойг 2 тэрбум төгрөгөөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Дараагийнх нь хотын ойн 380 жилийн онцлог харагдахгүй байна л да. Жуулч хүлээж авч хотоо сурчлах гээд байгаа юм уу? Соёлын том бүтээгдэхүүн гаргаж иж хотоо сурчлах гээд байгаа юм уу? Хотын гол одоо энэ 380 жилийн фокус юу юм? 2-3 тэрбум төгрөг төлөвлөсөн шүү дээ. Хотын ойд зориулж энэ 2-3 тэрбум төгрөгийг юунд зарцуулах гээд байгаа юм бэ? Ямар үр дүн төрөх гээд байгаа гэж би асуугаад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ Улаанбаатарчуудын тэр татврын мөнгө тэрбумаараа тэртээ дөнгөө байж байгаа юм дээр ингээд байгаад хүмүүс юм л тодорхой хариулж өгөөч гэж хүсмээр байна. Ойг тэмдэглэхээр ирж байгаа саналууд хүсэлтүүд бол нэлээ өргөн цар хүрээтэй, нэлээ их үнийн дүн шаардсан юм төсөв байгаа. За харамсалтай нь одоо бидний төсөв одоо 2 тэрбум багтаах учраас бид нар бол аль болохоор ингээд хэмнэлттэй байдлаар эндээ багтаагаад бүх урлаг соёлын арга хэмжээ, баяр наадмын арга хэмжээ, бэлэг дурсгал, заман бүтээн байгуулалт, тогтчлын ажлуудаа эндээ ингэж багтаахаар ингээд аль чухлаас нэрэмлээд ингээд оруулахаар энэ төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн бодлогууд энэ ерөнхий төлөвлөгөөнүүд нь ямар зарчмаар хизээ хаана хэн баталж ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг бид нар энэ 380 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний баг хурлаараа бас Улаанбаатар хотын иргэдэд танилцуулж гэж. Анхны ерөнхий төлөвлөгөө 1960 онд баталсан. Тэрнээс хойш одоо ерөнхий 3, 4, 5 дугаар ерөнхий төлөвлөгөөнүүд хаана хизээ батлах өнөөдрийн үр дүн ямар вэ? Энийг бас бидний ер нь ойн хүрээндээ бас энэ нийслэл хотынхын түүхийг бас нэлээд сурталчилж ажиллах зүйтэй болов уу гэж бодож байгаа. Өнгөрүүлэхээр болжээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн засаг даргын хамгийн газар, түүний харьяа байгууллагууд болон иргэдээс санал авсан байна. Улмаар 6 бүлгийн нийтдээ 114 арга хэмжээ зохион байгуулахар болжээ. Тухайлбал нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалтанд зориулсан 26, соёл урлагт 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээ зохион байгуулахар холбогдох албаны хүмүүс төлөвлөгөө гаргасан байна.